Япон улсаас үүсэлтээ сэтгэхүй хөгжүүлэх оюуны хөлөгт тоглоом Отелло. Отеллогийн Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн Монгол улсад болох гэж байна. Отелло хэмээх оюуны хөлөгт тоглоом 1800-ад оны үед Англи улсад Реверси нэрээр анх хөгжиж байсан төвтэй. Харин 1971 онд Япон улсад Отелло нэрээр хөгжиж төвөнд дэлгэрчээ. Дэлхийн Отеллогийн холбоо 72 гишүүн улстай, Монгол улс 68 дахь гишүүн болон эсэж байжээ. 1975 оноос эхлэн Отеллогийн төрлөөр дэлхийн аврах шалгаруулах тэмцээн зохиогдож ирсэн уламжлалтай бол энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол Японы төвд Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах анх дугаар тэмцээн болно. Дэлхийн Отеллогийн холбоо твийн тэмцээнүүдээс Европын аврагын тэмцээнийг хамгийн олон удаа явуулж иржээ. Харин Монгол улсад анх удаага Аз твийн аврах шалгаруулах тэмцээнийг бид зохиох гэж байна. Анхны тэмцээний бэлтгэл ажил сайн. Монголын Отелло сонирхчдын холбооноос их хүчин чармайлт гаргаж нэгт хамтран ажиллаж байгааг тодорхойлох хэрэгтэй. Бид сайхан тэмцээн зохион явуулах болно. Үүндээч итгэлтэй байгаагаа илэрхийлье. Оюуны хөлөгт тоглоом Отеллогийн Аз номхон далайн орнуудын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнд Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Австрали, Индонез, Тайланд, Сингапур, Монгол зэрэг 10 улсын тамирчид оролцохоор болжээ. Эрэгтэй эмэгтэй, өсвөр үе, 60-аас дээш насны ахмадууд болон Чансааны 4 ангиллал гээд нийтдээ 8 ангиллаар зохиогдно.